Pepparizze эдгээр хамгаалцгаая. Нэвтрүүлгийн ивэнтч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Сайн байна уу? TikTok нэвтрүүлгээ дахин болж байгаа. Баяртай байна. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгээр жинхэнэ юу хоёр гарч ирсэн байна да. Тэг би тэгээд авахгүй. Манай хоёр бол ерөөсөө амар тогооч нар. Гэхдээ одоогийн зах зээлд яаж нөхөд талхчин махчин гэдэг хоёр хүн. За тэгээд бидэж манай мөнгөнд төлгөө өн тав очны мэдэх байгаа. За тэгээд хамгийн сайхан ажлын тогоочроос тодорсон байгаа. 2023 онд. Тэгээд за манай BB Butcher үүсгэн байгуулагч одоо манай багийн хүн ирсэн байна. За тэгээд бид гурав өнөөдөр сайхан хоол моолтой холбоотой сайхан буулна. За сони үүсгэн. Таангаа ажиллаа гэдэг. Төгжрөл сайхан уу? Төгжрөл гоё юм. Би бол эко ногоон бай. Гэтэ реклам гэдэг энэ нөгөө скутерч гэсэн тий. Зүгээр миний ажлыг 10 дахин хөнгөлж байгаа. Гэнчисээ ямар санд бүр бид рүү мик мартаад гэсэн чи мөнгө гой та скутер мэтэр ингэж авдаг юм авдаг. Надад тэр эко байкийг зааж өгөө те. Чи нөгөө бид нар чинь баян бараа авч байгаа шүү дээ. Ингээл бараа дутна нэмж аванд машинтай одоо хэдэн цагч болох юм. Ерөөсөө 10 минут бүх юм амжуул. Ерөөс машин авах шаардлага байхгүй. Яг гоо аюулгүй тэрийгээ бас сайн байхгүй бол одоо энэ дугуйч явах зав. Амар дуу муу амар биш те. Юу н? Ямар ч дуу муу байхгүй. Харин тэр машин чи гинт тэрийг хаалган голгоно. Гэтэ их болгоомжтой явахгүй. Гэтэ ажил бол амар хөнгөлж байгаа. Үүндээ. Тэгээ манад миний бодлоор энэ нөгөө замын нөгөө скутер одоо юу гэдэг юм? Байк майк юу лээ? Одоо чи ямар гэж. Тэр ногоон чиний монд чи юу гэдэг? Эко байк. Байк гэж яг. Тэд нар ингээ касктай баймар байгаа байхгүй те. Галаад дурх юм бид тэр. Каскын ханаас ч гэдэг хоноо байдаг байж болох. Ингээ өлгчдөг юм байд юм. Байдаг гэж болох. За ингээд өнөөдөр бид нар бас их сонин шинэ газар ирсэн байна. Энэ юу гэхээр Монголд одоо бас үе таалгаа шинээр нээгдээд одоо энэ энтгэр ресторан байгаа. За тэгээд энэ рестораны бас давуу талд нэг сонин одоо нөгөө өмнөд энтгэр гэж бас байд юм шүү дээ. Одоо нөгөө арай жоохон нөгөө еврога гэх юм уу да. Нэг халуун ногоотой тийм спайс одоо ихтэй тийм хоолоор бас илүү алдартай юм байна. Тэгээ нөгөө манайхан бас нэг сонирхолтой санагддаг гэрээ. Өнөөдөр бас хоолнуудыг бид захиалцсан амсч үзээ. Тэгээд энэ да гэдэг энэ нэрнийх нь учир нь ямар нэртэй юм бэ гэсэн чи арай Индиан гэдэг үг нь арай өөр байдаг хөх тий. Тийм. Гэсэн чи Францаар энтхийг тэгээд дууддаг юм байна. Тэгээд тийм нэртэй утгатай нэртэй юм байна. Одоо манайхан бас сайн мэдэх байгаа Сантасар гэдэг одоо ярьдэн шүү дээ. Сантасар. Яг 50 дугаар дэлгүүрийн урд шүү дээ. Сантасар гэдэг одоо 50 дугаар дэлгүүрийн яг замын эсрэг гоё террастай ресторан байдаг. Тэгээ энд бол юм шинэ энтхийг ресторан бас үйл ажиллагаа явуулсан. Надад гэхдээ энэ энтхийг ресторан тийм нэг юм залуучуудын юм шиг санагдав тий. Ер нь жоохон тийм Тогтчлтын тийм. Тийм. За ингээд ийм сайн газар одоо тийм халуун ногоогоор жинхэнэ дуртай хүмүүс юм. Чин өөрөө би өмнө нөгөө гадаад ажил хийдэг байхад их олон энтгэх хүмүүстэй ажилладаг байсан. Тэгээ өөртөө ярьдаг гэсэн энтгэгч одоо 70 жилөө 80 жилөө олон үндэстэн те. Үндэстэн болгон өөрөөр амар их өөр масалатай. Өшөж юу гэдэг нэг юугаараа газар нутгаараа ихтэй өөр зарим газар сифуд ихтэй тий. тийм том нутаг. Тийм байд. Соёл нь бол дотроо их олон өөр. Одоо нөгөө нэг шархаа мархаан гэдэг нөгөө нэг хүүхэлтэй гэнүүд чи юу лээ? Маугли. Мауглитэй ч газар тэр чинь жүнгэл юм биш үү? Ширэнгөө аа штэ. Тэр чинь бас энтэх үстэй. Тийм үү? Тийм штэ. Маугли чи энтэх байхгүй. Тийм үү? Тэгэхээр тэр ширэнгөө оных нь хоол идэх гэдэг магадгүй хүмүүс гэж. Ихвч нөгөө фрут мөрөт ногоо могоо хийдэг ч. Тэгээ урд зүгрүүгээ спайс гэдэг чи аргагүй. Угаасаа экватор руугаа ордох ч гэдэг юм уу? Илүү халуун болгоцсон маа халуун ногоо ч ихсэн шүү дээ нөгөө. Тэгээд ингээ хөгжцсөн шүү дээ. Угаасаа халуун экватород байгаа халуун ногоо илүү хөгжцсөн. Илүү нөгөө юу гэлээ ням бактери ус гардаг. Тийм ба. Одоо Мексик байна, одоо Европ, Латин Америкаас тэгэл наашаага ингээд Спаниш ингээд бүгд л халуун ногоо хэрэгэлдэг болсон. Яг тэрүүгээр яг энтэг бас тийм шиг байна. Бүс нутгаараа ингээд хоолны онцлог нь гараад ирсэн. Хан тийм шүү. Гэтэ ер нь нэг энтгэхийн тэр нөгөө дотор тэр соёл моёл одоо юу гэдэг хоолны юм маш их байд юм шүү тий. Ялангуяа тэр нөгөө райс одоо гоё тий. Тэр энтгэх будаанууд чинь. тий. Тэр чинь ёо. Энэ гоё пив угаас гоё улаан пив. Хар пив. Одоо энэ Харсан өнгөтэй юм шүү. Хар юм уу? дүнкэл пив гэдэг юу лээ? Irish ale гэж тий. За ингээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа элэг хамгаалагч Pepparizze. За тэгээ мөн дээрэс нь одоо Германы маш гоё бий байгаа. За энэ бол таяр амсуулаа гэж үзсэн. Fresh Pat гэдэг энэ герман стандартаар одоо Оросд үйлдвэрээ явуулж байгаа. Маш сайн пивнууд шинээр худалдаанд гарч ирж байгаа маа. За тэгээд мөнгөнд төлгөө бол улаан пив. Улаан пив бол гарахгүй шүү нэр. Улаан пив чинь тэгээ одоо мөнгөнд төлгөөр зөмөрөө
хар пивийг бол амсаад вау энэ ямар гоё юм бэ гэж юм. Пивнес хүн нөгөө зүгээр гизээ дүүргэж уух шүү дээ. Бас энэ гоё амт үнэр энэ таашаалыг авч уух хэрэгтэй байдаг. Яг вино шиг. Бас Өөрөө тийм гоё байдаг. Тэгээд энэ надад айгүй таалагдчих чинь энэ бас гоё юм. тийм үү? Энэ бас зүгээр санагдсан. Нэр багчсан бас пивнес ч тийм энэ нэг буудаг хуурч идэг, дарддаг. Тэгээ гоё хар пив гаргаад. Тэгээ тийм хүчтэй амттай тийм. Илүү англиан амттай. Нэвтрүүлгийн ивэнтгч Тансаг Шараарг флашбэк. За өнөөдрийн яриа юу авах вэ? За одоо тэгэл хүм уулна да. За хэнийг уулна. Зэд байгаа нөхрийг уулгоо яах вэ? За тэгээд ямарчсан манай мөнгөг болоо та бүхээс ичнээ мэдж байгаа хаа одоо нэгэн хэсэгт нэг юу штэ нөгөө Монгол ичтигээс угаад өвдөний хоолыг л те. Манай хүн чинь хөлөмжөндөө ногоо могоо тариал. Ер нь их тийм аж ахуй хүн байгаа. За тэгээд сүүлд бас та бүхэн надтай их өрсөлдсөө наач нөгөө юугаар өрсөлдсөө. Юугаар өрсөлдсөө? Хотлоо чи заавар маавар. Хэд хөнөөс наачаа. Тэгтээ тэнцүү бахаа тий. Цомгод алхтайгаа чинь заавар их гоё нэвтрүүлэг. Би нөгөө өнгөрсөн яг ингээ ярихаар бас нэлээд олон нэвтрүүлгийн ард тэнгис бит хоёр тоогооч битээр хамт байсан байлээ тий. Мастер тоогооч хамтарсан янз бүрийн юмд их оролцож өнгөрсөн үед уулын би дараагийн үеийг бүлий илүү гараад олон тоогооч гараад энэ чинь нэг хоолны хөгжил рестораны чиглэл одоо юу гэдгийг хүн хоолнд дуртай болохын юм өдөөдөг нэг төрлөөд байгаа байхгүй. Тэгээд дуртай. Тэгээ одоо уулын ингээд залуу юуг бас хүлээгээл. Тэгээ залуу муулаад ирээ гомдлоод байгаа. Наадах чи муулаад ирээ. Нэг зэт гэж явдаггүй. Тэгтээ одоо тийм. Миний нэг бодоод байгаа байхгүй. Одоо улсаас юу гэдэг нь хоолны энэ соёл моёл одоо үйлчлэгийн газрууд руу юусэн анхаарал тавихгүй хайцсан. Тэр хөдөө аж ахуйн харалтай ресторан хариуцсан гэсэн нэг хүн байж байгаа. Улаанбаатар тэр чигт нь. Яг ер нь тийм байдгийн нөгөө яг энийг бас дээр хэдүүлээ ярьжсэн нөгөө хөдөө аж ахуйн яам чи хүнс хөдөө аж ахуйн яам гэдэг байхгүй. Энд чинь ганцхан ийм салбар одоо хэд 3 хүнтэй байдгийг. За би нэг нэрийг марцчих. Одоо ерөөсөө нөгөө эрүүл мэндийн хоол гээл ангаах ухаан одоо хүнд үйлдвэрлэлийн яам ошоо юу ч гэдгийг бин тамир спорт хорог бүгд нэг юм гарангууд ганцхан тэр гурван л ажиллаа. Тийм. Тэгэхээр миний бодлоо тэр бол арай л амар байгаа. Тэгээд нийт яг ингээд үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй хоол болон хоолны худалдаа хийж байгаа газар 7000 ширхэг байна. Аж ахуй нэг чинь. Амар уустай. Йоо. Тэр 7000 үнэтэй тэр 3. Тэгээд дээрэс нь мэрэгжлийн хяналтын татаад болгоцсон. Тэгтээ бол яг заавал улсаас хөгжүүлнэ гэж байхгүй. Тэгээд хувийн компаниуд бол айгүй сайн бас чадлаараа л үзэж байгаа юм. Тэр улсаас жуулчдынхаа нүүр царайг улаалахгүйгээр улсаас тэр чинь дэмжүүл бүр алах гэдэг байхгүй. Үгүй дэмжиж чадахгүй. Уусаа яаж дэмжих юм бүр ингээд зөвхөн тэр хоолны соёлыг одоо дэлхийд түгээх гэх том бүр яам адилж байгаа байхгүй. Яаж энэ солонгос хоолыг одоо улсаас ядаж нэг хүүхдийн үдийн хоол үүдээ тэрийг ядаж юу яах хэвээр гоё болгох хэвээр. Наад дээр наадах чи би сэдв яриад чинь амар амархан шийдэл би олсон шүү дээ. Яаж гэж хүүхдүүд 100 сая төгрөг гэж байгаа шүү дээ. Тэрний 100000 төгрөгийн төгөр хоолнд ер нь наа чи өстө зөв арга. Ерөөсөө хүнс өөрөө наа чи зөв. Хүүхдүүд хамгийн чухал зүйл байхгүй. Энэ стогоо ярга бааш. Би яаж алах нэг мөнгөн дээр зогсчихдаг байхгүй. Тэр хүүхдийн 100-аас харин стог 10-ыг нь хүүхд нь өөрт нь хоолнд өгч байгаа. Тэр цэцэрлэгт нь төсөв гаргаад өгч идэв. Чи одоо хичнээн төгрөг гаргаад. Чи мэдгүй байна. Нийт хүүхдийн хэдэн төгрөг мэдгүй амар их гаргаад юм байна. Нэг хүүхдээ 1500 гэж байгаа сая нэмэгдсэн үү яасан. Эцэг гэхийн оролцоотойгоо оролцоотойгоо 300 төгрөг өлөө 500 төгрөг нэмэгдсэн. Эцэг эхчүүд бас мөнгө өгдөг болж байгаа одоо. Тэгж байгаа юм бэл. Гэтэ яг Дайн, Швед ч юм уу энэ Европ орнууд бол энэ бол ус өрөө таадаг. Хүүхд 100%. Нэг заавал. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бол туслахаас өрцөн байхгүй. Бид нар хүүхдээ ингээд жоохон хоол би манай хүүхдсэн цэцэрлж явдаг шүү дээ. Жоохон би бас санаа зовдөг байхгүй. Жоохон хоол өгөөл ингээд чадлаараа л үзээд байгаа байх. Тэгээд гэхдээ одоо бол эцэг эхчүүд нь бас нэг
5000 ч юм уу 2000 ч юм уу ингээд мөнгөний ингээд сараар нэг өчвөл уул нь асуудал байхгүй. Ингээд тэгж зохицуулж ах шиг. А чиний гэхдээ тэр хүүхдийн гаруй гэдэг чинь надад айгүй гоосаа. Тийм шүү дээ. Өнгөрсөн парламент дээр бол тэгэл нам. зөндөө үзсэн шүү дээ. Энэ нөгөө сургууль болгонд хоол зүүж олъё. Сургууль нөгөө түрээсийн галтгаа үж өгс тэрийг болоод сургууль өөрөө хариуцыг энэ хязгаарч явахгүй. Харин тэр олон зүүн сургууль дээр хоол зүүч энэ хаана ажиллах хүчин байхгүй. Тэр галтгааг бас ингээ төсвийг гаргаад тоног төхөөрөмжийг авч тоног төхөөрөмж өөрөө хоол хийхгүйгээс хойш бас болохгүй амар хэцүү. Тэгээ хоол зууч чинь бас өөрөө хоол хийхгүй шүү дээ. Гэхдээ хийхгүй. Хоол зүүч тоогооч хоёрыг тийм яг яаж хийж идэх юм. хоол зүүч тоогооч хоёр хоорондоо ер нь хизээч окей байдгүй. Ер нь нэг юм ярихад нөгөө нь өөр юм яриад байдаг. Яг ингээ амьдрал дээр Чи гой хоол яриад салат ярингууд нөгөө чи өөдөөс чинь юу яриа шүү дээ. нөгөө шүлтгэлээр одоо юу яриад. Энэ хоёр зогцдоггүй байхгүй яг амьдрал дээр. Хүүхд болохоор би бол ерөөсөө л ганц юм юу идэх ёстой гэвэл натурал юм л идэх ёстой. Төмс бол төмс, сонгон бол сонгон, мах бол мах. Гол нь органик байх ёстой. Болох хэрэг байх. Органик байх ёстой. Заавал филинг буюу давхар ингээ бүрсэн дахиад шиг ч юм уу тийм байх хэрэг байхгүй. Зайд сосисыг элдэн янзын болох хэрэг байхгүй. Тэгэхээр заавал бас монгол хоолоор нүдэж болохгүй. Хийх махтай ч юм уу тэр хүүхд яадаг чинь. За тэгээд би уул нь одоо Монголын хоолд нь хүүхдийн цэцэрлэгийн одоо үдийн хоол энэ төр дээр ингээ гуцж байна гэдэг. Зарим хүүхд магадгүй аллерги ихтэй байгаа. Одоо манай хүүхдүүд одоо зарим нь одоо тоороос аллергиддэг ч юм уу. Янз бүрийн ногооноос идчих чаддгүй хүүхд байдаг ч юм уу. Заавал тэр ногоо иддэг хүүхд ногоо тэрийг бүгдийн судалгааг аваад хийгээд тэр дагуу ингээ уул нь ажиллах хэрэгтэй байхгүй. Хоолнууд яг хөө түгэлстэй бүр амар тасаг бас. Нийт 40 хүүхдтэй 40 хүүхдийн 10 хүүхдийн юм хоол иддэг ингээд за 10 хүүхдийн хоол юм. Яг энэ минийг ингээд оруулчвал уруулсан гэдэггүй санагдаад байна. Тэгээ энийг айгүй ингээр зохицуулж болно. Яг мөнгө бол үнэхээр хэрэгтэй. Гэхдээ заавал нэмхээс өрсөн байхгүй юу? 2-3 мянган төгрөгөөр хоол идэх чинь бас айгүй хэцүү байдаг. Тэрэн дээр үгж бодож байгаа юм. Би бол тэгэл яриа л ах бах. Саяны 500 төгрөг батлагдсан чи гол нь яриагаараа батлагдсан санхүү шилдэгдэг байна гэж байгаа юм. Гэх хэмжээний гээл. Тэгэл 10-20 мянган төгрөгийн одоо за 20 мянгаыг ингээд сард нь 21 хоногт хуваагаал тэр мөнгөний нэмээд өгч юм. За одоо энэ чи дараагийн асуудал нэг хоол хийх гэхээр тоогоосч байхгүй. Тий байхгүй шүү. Угаасаа Монгол улс чинь өөрөө бүх салбарт ажиллах хүчин туцсан. Тэгэхээр одоо яах вэ? Тэгэхээр одоо би ингээд хоол идвэл нэвтрүүлэг хийж эхлэв даа. Одоо тэгэл мэдхгүй одоо манай залуучууд англи мангл жишээлбэл сурагчд бол нэг өдөр хоол хийж унждаг бэл. за. Аль хүмүүс надад зүгээр аль нь энэ ногоо юутай зохицох вэ гэдэргэл. Тест хийлээ. Тий, тест хийдэг. Илүү нөгөө нэг одоо миний бие организмд ямар хүнс илүү чухал вэ гэдэргэл. Тэгээ бүр хоолны соёлыг ингээд бүр 10 жилд нь тэгээд өгчт юм бэл. Харин тийм манайх ч нөгөө тэр хоолны соёл чинь нөгөө хийх гэхлээр хоол байхгүй юм чи. Тэгээ хүүхдэд хүнс өөрөө их чухал гэдэг. Тий, чухал. Хамгийн чухал. Одоо жишээлбэл манай сүүлийн үед их яригадаад байна шүү дээ. Нөгөө хүүхдүүд цусны өвчлөлт нойр болчихлохаа дандаа хүнсний чиглэл. Тэгээ хавдар нүрийг хийхсэн. Тий. Хүнсний чиглэлээр яваад байгаа байхгүй. Аргагүй шүү дээ. Нөгөө хоол сургууль дээр нөгөө хоол байхгүй. Хоол байгаа юм. Тэгэхээр тэр нь бол пирожки байж байгаа. За тэгэл нөгөө нэг амар нөгөө зайц майцтай хоолнууд мантун оромог гэл. Тэгээ гарангуут нөгөө мөнгөөрөө хүүхд худалдаад авах гэхэлэр нөгөө амар дахиад хоолнууд нь байж байгаа байхгүй. Хийсэн мэддэхгүй нөгөө жижиг хүнсний төрөлд сургууль дагсан. Тинчэн чи бүр аимшиг юм. Тэгээ тэдрээгээ хитэн. Тэнгүүд нөгөө яг нөгөө өсвөр насны дээр хүн чинь амар гоё нөгөө илчлэгийн нэрийг одоо витамин ч юм уу те аваад харих уург нь хөгжөөд яг гоё тэр юмудаа авч чадахгүй дандаа нөгөө мууч нарыг мэдсэргээд оюун ухаанд нөртлөлөж. Одоо ерөөсөө тэгээд харалт сургууль морлог хийж байгаа юм хүмүүс хэцүү болдог. Одоо ингээд ийм байгаа даа. Одоо хоол зүйчээр хүүхдэд хоол өгнө гэхээс илүү энэ багийн ярьж байгаа сэдвүүдээр хөндөд ярихад болол хүүхдүүд ингээ хоолны талаар бид нар дээр үед ч гэсэн хөдөлмөр хичээлээр жоод бас тэнгис бид нар ч бүр ээрээ дээр үе өмсөж штэ. Би гайгүй чийл жоохон шүү. Хүүхд жоохон гайгүй шүү. Бизнесний 80 нөгөө юу хийж байгаагаа ялгадаг энэ яадаг вэ идэггүй гэдэг нэг юм мэдлэг өгдөг тиймэрхүү юм байх хэрэгтэй юм шиг байна. Хүүхд юу идэх ёстой вэ? Би миний бие организмд юу таарах ёстой вэ гэдгийг мэдлэг хэрэгтэй байна. Тэгэхээр хүүхд нөгөө шууд заавал ингээл мантан буу заавал. Гэхдээ хөдөлмөрийн хичээлгээл хоол моол гэж хөдөлмөр хаяа. Өндөг 5 минутанд яшрах уу 8 минутанд яшрах уу гэдэг юм уу энэ тухайн үед ер нь тийм заадаг. Одоо энэ байхгүй болсон шүү. Одоо байхгүй болсон тэр хичээл. Багийн мэдэхгүй баг. Багийн ч бас нэлээд залуухан. Чивэт хоёр бол мэднэ.
намайг бүр алах хийлгэж ирсэн шүү дээ. Хамгийн Хамгийн хөдөлмөр багш алхахаа яасан. хэлбэрээ Алхахын дараа чи зарцсан гэж. Тэр хэлбэрээ холдон мотогоо мод зодоор л юм хийдэг гэсэн. Тэр нөгөө төмөр замын хатаасаар алхахыг хүссэн шүү дээ манай эд чинь. Гэхдээ яг энэ дөрүүлж ингээд алхахаар нөгөө токер мокроор алах малах хийлгээл октоудаар нь юм оюулал. Тийм төмөр замын оюулдаг гэсэн. Хоёлын ер нь нэг үе юм бэ. Тэр зүгээр нөгөө 60 одоо. Тэгэхээр нөгөө жижиг хүүхд чихгүй том хүн чихгүй би юу идж байгаа вэ? Би юу идэх ёстой вэ гэдгийг одоо өөртөө хянах, өөртөө мэдлэг авах тэр хоолны мэдлэгтэй байх хэрэгтэй. Ер нь бид нар ч гэсэн энэ төлөө л явж идэг. Хүн хэр их заавал ингээд үлсчих гэж байгаа шиг заавал монголчууд ч орой болгоо ингээд гуралтай шилцаа өдөр болго идэх ёстой юм уу? 3 хоногт нэг удаа идэх ёстой ч юм уу те? Тийм. Энийг их ойлгох. Яг гоо бид нар цаг агаар юм ч юм уу өвлийн хэцүү хүүтэн зуны ингээд цагтай байдаг. Тэрүүгээрээ уул хоолоо зохицуулдаг л да. Манай дээр ч гэсэн зундаа ингээд аавал эзгээ юу ч гэх те. Борцсон ч юм уу ингээд иддэг гэсэн болов өвөлдөө арай илүү протеин ихтэй одоо илчдэг ихтэй хоол иддэг ч юм уу. Яг энэ чиглэлээр хүүхдүүд ч гэсэн би энэ хуушур идвэл яах вэ? За фаст фуд идвэл яах вэ? Фаст фуд яагаад болдгоо юм бэ? Фаст фуд яснаас фаст фуд яагаад ингээд хүүхдүүд идэх дуртай байдаг. Одоо хүүхдүүд би ч гэсэн ингээд бас хэцүү байна л да. Орой болгонгууд ч ингээд аав ээж нь очиж чадахгүй ажилттай байна. Кепс захиалж байгаа. Би кепсийг муулаагүй шүү. Зүгээр л фаст фуд гэдэг талаар яагаад юу гэж бодож байгаа юм фаст фуд муу гүшилтэй гэхдээ яагаад ер нь заавал бургер фаст фудыг идэх болдгоо юм бэ? Заавал билүү хоол гомн болоод утгаарч ч одоо бас ингээд өнөр компаниг муулаагүй шүү. Зүгээр энэ яг зүгээр угаасаа л үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нэгдүгээр сургуулийн урд манай уртлын битүү. Угаасаа л юм шүү дээ. Бэлэн бомн уу? Тийм бэлэн бомн. Насан дөрөвгүйгээ битсэн ч гэсэн идэл байгаа шүү дээ бүгд тэр. Нэр насан дөрөвгүйг дудлал гогцсон баг тийм байд. Жилээд оройчсон хүүхдүүд ингээд идэх гээд идэх. Нэг хур цамцтай болохоор идэх боловч яг тэр нь биенд яг энэ зүг ёсоор шингэж нөгөө ирч хүч өгдөг төлөв байна уугүй юу? Ягаад яг энэ чиглэл рүү яваад байгаа юм бэ? Одоо энэ талаар бас бид нар дуурахгүй болдог хинч дуурах юм тийм. Эцэг гэхийн нөгөө чатан дээр байнга бүгд иччихэдэг. Энэ хүмүүс гэхдээ мэдгүй. Игтэй юм зэн мэдээд байна гэсэн. Бүгд санаа зовж идэг. Илүү давстай тийм ингээд амт хурц тийм юм л идээд идэг. Энэ хүний бинд юу болох вэ? Тэгээ явандаа тэр нөгөө хүүхд чи ядардаг ч юм уу. Ингээ арсан дээр нь янз янзын гардаг ч юм уу. Явандаа ер нь өвчин болдог ч юм уу. Мэдгүй шүү дээ бид нар бол. Тэгэл энэс хэрэглэх гээд бид чи өөрсдөө Монгол амар гоё махтай, амар гоё тийм ногоотой, гуралтай, ер нь гоё газар байдаг. Хатмын шүү дээ. Би бүр нэг жишээнийг харж ирсэн. Нэг ээж бүр хүүхдтэй Red Bull авч ирсэн. Яа бурхан. Чи 25. Зөө. Red Bull гэдэг чи одоо насан турсан гадаад бол хорш насан турсан хүн ууж болно гэсэн зүйл шүү дээ. Тэгэхэд хүүхдэд зүгээр аваад өгчих. Яг тэр нөгөө юуныхаа энэ ууж болох уу болохгүй юу гэдгийг мэддэггүй юм шиг байна. Мэдгүй шүү дээ. Одоо ингээд хараад байхад ингээд явж байгаа байхгүй. Ингээд ээж мэж нь те. Ээж мэж нь бол үлээ бондгор байгаа шүү дээ. Тэгээ хүүхдэн бас бондгор. Тэгээ тэр хоёр нэг лидер даван зүг одоо нөгөө амар чихэртэй ундаа нотч юм шүү дээ. Тийм. Яг тэр ууж байгаа юм харангуй тэр хүмүүсийн бие нь бол яг тийм байгаа. Тэр чигээр л угаасаа одоо хэлдэж сахар бол хороо. Сүүлийн үед одоо яг байгалийн натуралны тэр нөгөө сахар болж байхгүй болсон. Тэр чи одоо хангах тэр сахарны тресник гэдэг дэлхийд дээр байхгүй шүү. Бүх юм хими болцоор байгаа. Манайх ингэ сонсохоор тоодгүй юм шиг. Тоодгүй юм уу? Нэг бол тэр төлөлийн мэдлэг мүү, мэдээлэл мүү гэдэг юм уу? Яг хүүхдтэй бэлэн гом авч өгд юм бэл. Авч өгнө. Тэр байтуул юм авч. Танд Red Bull бол амар байна. Тэр чи одоо energy drink гэж байгаа шүү. Тийм шүү дээ. Одоо юу зүрхийг гоё ажилуулж, ачаал өвдөг. Тэгээ тэгдэг дэринг шүү дээ. Ер нь бол гадаад бол тэр хортон ундаануудын одоо юу гэдэг топ дээр л явж байгаа energy drink-үүд. Хэцүү шүү бас. Тэгээ яг анх Европ жишээлбэл юу яадаг юм бэлээ. Одоо нэг манай ч сүү мөч амар үнэтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр сүү өндөг хоёрыг ямар ч ядан хүн худалдаж аваад хэрэглэх тийм улсын стратегийн бодлого баггүй. Манай тийм алдагдсан. Одоо жишээлбэл өндгийн чиг ярингууд ингэж байгаа. Орос ягаад өндөг оруулах болоод байна. Дайны хэцүү байгаа. Ард иргэд нь хамгийн хямдхан мөнгөөр хамгийн боломжтой уургийг авах юм л өндөг баг. Тийм өндөг сүү хоёроос ялангуяа хүүхдүүд бол өндөг сүү хоёр хэрэглэж яхад авах ёстой уургаа авч авах л ёстой юм. Тэнгууд манайх ч нөгөө нэг өндөг нь улам өндөр болоод байдаг.
тий өндөг сүү хоёр нь л ингээд өсөөл байгаа. Чи хамгийн нөгөө нэг боломжтой одоо уураг гэж байгаа. Ер нь бол үндгийг бол миний мэдх юм бол бусад улсд бол стратегийн нөгөө нэг гол хүнсгээд тэрэн дээр маш анхаарал тавьдаг. Улс нь өөрөө. Улс нь өөрөө тэгж Олон нөгөө нэг компаниудыг ажиллуулж байна. Үнийн нэгдэлтэй нь барьж байна. Одоо манайд өндөг 1000 боллоо шүү дээ. Гүү хаа. 800 болсон байна шүү дээ. 800 болсон. Тий. 800 болсон байна. Сая 3 сарын 2 сарын өмнө 800 байсан. Сүүчин 5600 болчихсон. CUG-с чи одоо саруул нөгөө их найдаараа өндөг ав 800. Гэхдээ би өдөр болго өндөг авч байгаа. Та чи яг нөгөө тоог нь мэдэхгүй зүгээр. Үн асуудгүй ерөөсөө үн асуудгүй. Арга өгч хориг өгч гэдэг шиг гал тэгэл аваа явцдаг хүлээ төрөл байхгүй. Хөөе. За манайхаа өндөг хитэн дөрвөн доо. Би 18 өндгийг өнөөдөр 9000-аар авсан. Гэтэ бүр үнэтэй газраас авсан шүү. Тэгээ 18 шиг өндөг 9000. Тий. Үнэтэй газраас 800 болоод удаж байна. Үнэ нэмэг өссөн баг. Сая нөгөө инвестигийн Орос өндөг авсан болов. инвестигийн өндөгний үйлдвэр чинь шатаад бас Монгол бас 8 хахил болж байгаа байхгүй. Тэгмэр үнд шууд үнэ нэмж байна. Гэтэ би бол боддгийг бид нар ингээ үн нэмэгдсэн амьдрал хэцүү наана цаана гэдэг боловч би нэг гадагшаа наана цаашаа бас явж үзэнгүүд Монгол бол хайцсангүй хой байгаа юм билэ гэдгийг бас би байн гарч байгаа. Бензин ч гэсэн юу ч гэсэн те бүх юмар энэ гайгүй байгаа шүү. Үгүй гайгүй. Миний хэлэх гээд байгаа юм зөв өндөг мөндөгний үйлдвэрийг улсаас тань дэмжих хэрэгтэй байхгүй. Тий, дэмжээ өндөгний үнийг бариад, үнийг бариад тийм. Зарим юм нь одоо үүдээ улсаас тэр нэг олон үйлдвэрүүдийг гаргаж маргаад сүүмүүгийн хяналт тавиад те яг жинхэнэ сүү хийх хэрэгтэй байхгүй. Жинхэнэ биш сүү чи амар байгаа шүү дээ. Тий, ерөөсөө тийм байгаа. Манай миний монголчин бүх асуудал байгаа. Өтө хүмүүс мэдэхгүй шүү дээ. Одоо аль нь жинхэнэ биш юм. Одоо яг Том болохоор л яг нэг үнэний нэг сүүнээс дэлэнгийн амт амтагдаад байд. Тий. Үүл болохоор тэр амт нь байхгүй болчихсон. За. Ерөөсөө тий яг тэг. Одоо энэ сүүнрээс бол тэгээ хүүхдүүд тэрүүний чи амар сайн мэддэг байхгүй. Зам болоод нэг сүү аваад буухлаар уухаа болчихдог. Муухай амт амтагдаад байна. Тэгээ нэг үүл болохоор зүгээр тэр амт юу ичдэг болчихдог. Тий тэгчдэг. Хэцүү штэй бас л. Нэг янз янзын тестертэй л болж байгаа. Сап гэл те. Хүүхч өөрөө юмыг амар сайн нэг амтыг мэдэрдэг. тэгээ монголчууд чинь одоо Монголд ирнэ нэг бяцлагч юм уу сүүний юмуд бас явхад айгүй бас юу байдаг. Нэг юм манай сүүнээс нэг амт яг тэр амт бяцлагын дээрээс бүр зайлан гоё амтагддаг. Би яг манайх нөгөө маш их хэмжээний сандвич хийж ч юм уу ингээд үйлчлэгийг гаргадаг. Тэгэхээр ингээд яг ингээд Монголд ингээд бяцлагаар хийгээд явангууд гадны хэд болчихдог. Яагаад гэж? Нөгөө амт Нөгөө нэг тэр амтнаас малын гаралтай яг бид нар бол органик гэж хэлж болно л доо. Магадгүй эсвэл юу ч гэдэг. Гэхдээ бизнес явуулж явах болчихдог. За ихтэй ямар юм. За юу гэдэг хоолой байх юм. За энэ лав карри авах шиг юм тий. За. Тэгээд энэ болохоор vegetarian curry тэгээд тандуури чикен. Танах нэг өөр нэг спешиал нам биш юу гэдлээ нэг чапат. Эднийх юм тусдаа хэмтлэх гэдэг гэсэн. Энэ гамбирч нэг дотор нь коконат бид нэр ичгэлээр бүр энтгчүүд янз бүр хийдэг юм лээ. Тийм шүү. Энэ бүр янз янзын төлөөрөө. Одоо эднийх болохоор юм нан гэж хэлдэг. Энэ юу лээ чапат гэдэг. За ингэж хоол. За юм глобал юмнууд нэлээ ярьчлаа. Гэтэ яг бас одоо бохирдолтой байна. Тэгээд бохирдолтой юм байхгүй. Бид чинь бас өндөг хардаа юм бэлээ. Манай өндөг их сайн. Сайн юм бэлээ. Одоо дүүн шууд энэ өндөгний газруудын өндөгнөр шарыг харахаар янзын гоё тод шар байгаад байдаг. Тэгэхээр уургийн агуулмж их өндөр байна гэсэн. Өндөр. Тэгэхээр манайх жоохон жижиг гэн тий. Тэгээ тий жоохон жижиг. Нэг ганц толмоор жижиг тусмаа гоё шүү дээ. манай өндөгч одоо фри рейнж гэсэн үг үү? Тий фри рейнж гэсэн үг байхгүй. Фри рейнж гэсэн үг тий. Одоо тэгээ Орос өндөг Монгол өндгийг ингээ хаглаад үзэхлээр Орос өндөг нь бол шар нь бол бараг цайвар шавх. Монгол өндөг бол сайхан тоо. Гэтэл чи нөгөө нэг юунаас шалтгаалж байгаа юм шүү нөгөө. Өндөгний пигментээс юм шүү. Фри рейнж одоо яг нэг өнгөлөг дахианых нь жоохон тод бол байдаг. Яг тухайн дахиа маань хэр аж аргалтайгаар хашаалттай гүйж тэгээд дээрээс нь бордоо их юу чухал байх. Тийм ба тийм. Идж байгаа хүнс нь өөрөө их чухал. За сайхан хоол ий. Багийн. За би бол энэ баатар чиг. За артулч. За энэ хоол нь хэр үү хоёр?
Энтхэг хоолны ресторан бас ажиллаж л байлаа. А тийм. За ярээ. Дүнэлт өгөөл хоолн дээр одоо шууд дүнэлт. Тэгээ ерэн кари марыг бас гадралнаа бас. Манай багийн чинь одоо Лондон за Англи улсаас олон жил тоогооч хийж байгаад эх орондоо ирээд байна. Махны одоо төрөлдсөн одоо юу их юм бүчрийг Монголоор Одоо махчин гэх юм боо. Махыг ингээ гоё ингээд ангилна гэсэн. Орчуулгаад их махны төрөлдсөн дэлгүүр гэх юм уу? Одоо юу их юм? Тэгэхээр BB-гийн хувьд болохоор угаасаа Монголын бүх л хамгийн топ гэсэн ресторануудын зүссэн, бэлдсэн, ангилсан махыг нийлүүлдэг гэдгээр хамгийн алдартай хүн байдаг. За ер нь одоо манад ер нь тэгээд багийн шиг тийм махны дэлгүүр нээгдсэн юм байна уу? Сүүлд нөгөө хэм блэ? энэ русууд байгаа. Росуудын нөгөө залуучны клип нэг юм хийгээд ах шиг үстэй. Тэгээ русууд байгаа. Нэгдсэн үү? Би стори хараадсэн. Манай клиф лагаалаг. Би клифийг лаг гэхээс илүү эхнэрийг нь лаг гэж хэлнэ. За яац. Манай Монгол хүүхнүүд чинь үнэндээ лаг юм бэл. Гадны үнтэйгээ сууж байгаа шүү дээ гоё амьдраад. Тэгээ очиод гадны гад оронд амьдрахгүй шүү дээ. Яаш Монголд хүрээд Монголд гоё. Монгол дээр л зүг бүрсэн. Амар ажиллаж байгаа байхгүй бүрсэн. Өрөөс үдчихлээ. Нөгөө намастай байна ингээ өөрхий кумар байна те манай ихтер монголчууд. Энэ Монголд байгаа лаг ажиллаж байгаа гадныхаа олон байдаг те. Санадуу байна ч юм уу. Тэгээ занаад ихтер чинь Монгол шохаад гэдэг. Монгол хүүхнүүд чинь ерөөсөө нутагтаа авчраад ажиллавчдаг. Тэгэл ерөөсөө энэ хүний чинь сүнсээ сахаацд гоё үйлчлэгээ энэ татвараад л. Ноо. Тэгээ хөдөлмөртэй. Амар хөдөлмөртэй. Болов клифдээ сонсоод зүйлд надтай одоо яг энийг харцчал байх л да тэгээд. Мөрөө магтсан юм шүү. Гээ магтчихсан шүү. Манай клиф чинь үнэндээ хөдөлмөрчтэй юм шүү. Хоол тандаар чиг нэр авчихсан. Ачин тандаар дээр нөгөө юмдаа хийж юм тий. Тэгээ нөгөө юмдаа болно гэсэн. А тийм шүү. Эдгээр түүж болох уу? Наалта. Тандаар зоох уу? Бараг 200-300 хэм дээр хавж байгаа сте. Яг түүж болж байгаа доо. Хүмүүс аим гоё шүү. Хүмүүс спайси юм бэ. Шууд амтсан ч Энэ гоё юм. Аа чи юу? Энэ хонь ах шиг шүү дээ тийм үү? Ламкар юм. Би ийшээ нэрээ энтэг хоол гэсэн. Стом мэдв. Ийм хоол байдаг. Энэ юу аа? Ястаа яг Бриани олон төрлийн будаан орж ирж байна. Тэгээ бид нар нөгөө энэтхэг би нөгөө гэрийнхэнтэйгээ викендээр авч гардаг хүүхдүүдээ ихтэй хамттай нэг Европ хоол ихээс илүү Аз хоол, энэтхэг хоол их идэх дуртай. Тэгээ та нар ч гэсэн те үзэж байгаа үзэгч ч гэсэн бас. Яа миний үнэхээр дайггүй хамттай учраас ирж үзээрэй. Бас надад нэстэй гоё юм байна. Энэ ламкар юм аа шүү. За бриани гэдэг чинь бас амар алдартай хоол үстэй. Энэ чинь арабын амар. Надад хүнийг яадаг нэг басмати райс чинь явж байгаа. Нөгөө басмати райс дахиад нөгөө кориандр сэд мэд юу гэдгийг бүх амтгчтайгаа зөөлөн галаараас болж байгаа л утгаад байна гэж нэг. Тэр ер нь кари ер нь энтгэхээс гаралтай шүү. Тэгээ энтгэх Гэжтэй гэсэн. Шууд энтэг. энийг нөө нэг хоньны чүмэг гэдэг шүү дээ. За. Чүмэг гэсэн нөө шаант. Богц. Богц. Тэрийг зүсээд ирэхлээр бүр өстө янз янз гоё болт. Тэгтээ энэ ч бас өстө гоё. Яг тэр амтгч. Ер нь амтнууд нь яг хилээдсэн тэр нөгөө айгу хорч хүчтэй гэдсэн үнэн юм байна. Айгу гоё тийм спайси гэдэг юм тий. Чиний гоё амтагдчих. Маа гоё мэдрэгцсэн. За энэ брани гэдэг нь энэ тэгээд яг л үнэшч шүү. За энэ Тэнгисийн буянгаар хоол идэх зураа өөр гоё улс төр ярмарг байна. Улс төр ярих гэж. Хоолныхоо улс төрийг ярьж байгаа юм. Гоё юу вэ? Ховж. Энэ дээр нэг залуу байгаа. Дуудаад аваад юм байна. Бааталт гэдэг. Тийм нэг үс салбараар нь алсан шүү дээ. Мөөрхий хитэн мө тоогооч нэр. Аа ханаа юу?
Тэ? Энийг эн чинь нэг сантасар баггүй. энэ ч л ба. Энэ чинь нэг сантасар. Энд дэр нэг комеди болдгийг. Хануу дараа Өнөөдөр олон спортод жаа хүйгууч орох уу. Тэгсэн шүү дээ. Энэтэнд гоосч. Энэ YouTube-оос хэдэн хоол ийзээ сурах гэж байгаа хэдэн багнуудаас энэ худлаа хэдэн хусны хэдэн кадтай болцсон юм. Би комедиг нь орж байгаа тэр чигтэн сүрэл. Комеди хийж байгаа хэдэн. Комеди нас жоохон гаднах нэг хуулаад яриад байдгүй юу? Ер нь жоохон мартаа шүү. Би нөгөө яг зөв юм байгаа л баг. Гэтэ салбараар ингэж болохгүй. Би нөгөө комедиг ганц хоёргүй ярихгүй нөгөө тэр чигээр нь хэдэн комедиануудыг ярих. Юу комеди? Би ч гэсэн очиод тэрний тайлсан дээр комеди хийгээл. Шууд тоогооч комеди хоёроор дайралцгаа. Шууд дээшээ гарсан. Комеди бол яг өөрийнхөө нөгөө үзэл санааг комеди хэлбэрээр нийгэмд гаргаж байгаа тийм. Бидний хоолныхаа бизнесийг энэ олон залуучууд, энэ олон хоолны яг үндэ хэлгээд энэ олон хоолны компаниуд маань жуулчдын өмнө стан нэрээ авч явж байгаа шүү. Янз янзын газрууд олон байгаа. Тийм шүү дээ. Сайн газар зөндөө. Мууч газар байна, сайн газар байна. Гэтэ одоо үндэ ажиллах хүчин авахгүй. Монгол улстай ярьжтэй чи аймаг болгонд resort, camp, жочид буудал, Монголд Улаанбаатарт хэд байгаа вэ гэж. Энэ болгоныг чигт ажиллуулж чинь бас мангар хэцүү. Энэ болгоны бараа түгээн өгнө гэл. Танах Улаанбаатараас гарсан уу? Гарсаа. Одоо манай багийн махнууд маань ерөөсөө ер нь топ гэж хэлэгддэг. Тэгээ эдний катууд болохоор бас хүндээ лагаа. Монгол өхрийн махыг үн цэнтэй болгоно гэдэг чинь өөрөө их гоё юм билээ. Монгол өхрийн мах шүү дээ. Монгол өхрийн мах. Хуучин бид чинь Монгол өхрийн мах мяа гэдэг нэг хэсэг Австрали мах авч байх мэй гэж санаж байгаа шүү дээ. 14 Гэхдээ органик мах гэдэг чинь органик бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө маш үн цэнтэй зүйл багхгүй. Харин тийм. Тэжээвэр биш яг байгалийн аргаар яасан органик жимс, органик хүнс чинь өөрөө одоо дэлхийд дээр маш ховордож байгаа зүйл. Ирээдүйн 10 жил жишээлбэл хүнсний хомсдолд орно гэдээ бүр судалгаа гаргацсан баг шиг. Мах захны хомсдолд органик махны хомсдолд. Аргентин жишээлбэл жуулчдыг яаж татдаг вэ гэхээр гой органик стейкер махаараа татдаг. Гозоо. Гой ингээл жуулчд яваал ирэхэд жуулчд ерөөсөө тэр органик махын Аргентин стейк гэл энд тэнд очихлоор байж байдаг шүү дээ менюнд нь. Тэрийг нийтэх гэж л очдог жуулчд. Яг Аргентинд очиод тэгээ гой морин аялал хийгээд ирэхэд гой органик махыг өхрийн гоёг гой ил галж шарж марцсан. Тэрнгүүр амар их хүмүүс татдаг юм лээ. Тэгээ манайх ч гэсэн бас одоо энэ жуулчд их ирж байгаа тохиолдол ерөөсөө тэр органик бүтээгдэхүүн органик онгон мах гэдэг шиг тийм. Тэр мөрөнийг бас ингээд гаргаж өгөх ёстой. Манайхан тийм ойлгохгүй байна. Одоо жишээлбэл яг Монгол мах нь юугаар гоё. Яг Монгол хоньны мах юм гоё урт байдаг. Монгол яг нөгөө нэг юу одоо юу гэсэн юм нэг байгалийн зэрлэг амт биш үү? Буугач юм уу? Одоо юу гэдэг юм. Манай адуу жишээлбэл адууны мах нь бол яг л тэр хүмүүс гэр байхгүй. Хашаа байхгүй. Манай адуу харсан уу? 2 сарын өмнө тэнд явжлаа. Тийм юм. Яг л зэрлэг амт чинь. Тэнгүү тэрний мах чинь ангийн махтай ямар ч ялгаа байхгүй. Яг тийм wild мах гэж үзэх үү чи. Одоо сарлаг байна шүү дээ. Тийм. Тэр чинь бүр гэртээ өгч шүү дээ. Дүүхэр тийм ээ. Сарлагны мах захыг гой болгох хэрэгтэй. Илүү нөгөө нэг хүмүүс гадны жуулчдад хүргээд илүү үнцэнтэй. Харин тийм. Яг тийм юм. Тэнгүүд манайхан балаарцгаагаад халдвартай өвчнөд мөвчнөд. Тэгэл зэрлэг өвс идж байгаа юм чи тэгэл тэр байтах ингээл юу гэдэг паразит байгаа шүү дээ. Хооч гэдэг юм. Гой зүв болгоол гой идэх хэрэгтэй байхгүй. Тэгээ нөгөө тэнгисийн хувьд болохоор яг тэнгис чинь болохоор 2002 оноос нэвтрүүлгийн гараа тогоочин гараа эхэлсэн билүү? Нэг онд лөө? 98 онд анх тогооч болчихсон. 98 он. Гэтэ яг нийтэд ингээд танигдаад ингээд явчихсан 2002 он 2000 гараад гисэн баг тийм 2005 он. 2005 оноос. За 2005 оноос 2024 он гэдэг чинь бас олон жил байгааз. Тэгэхэд энэ үеийн хоолны соёл байгаа. Яг одоо үед бас юун дээр очсон байгаа даа. Энэ дунд чи нэг хоолыг яриа явахд чинь бас өөрчлөлт бол зөндөө байгаа зү. Яаж өөрчлөгдөж байна? Одоо манайх бол айгүй болчихсон. Ер нь би ч гэсэн тэгж бодож байгаа. Ер нь бол зарим орны улсуудын хоол моолын ажил манайх бол амар. Хөөе, үнэндээ манайх гадныхаа орж ирээд Монголд хурж ирээд би аль болох бас яг бас их орж үзэлтэй гэдгээр ч юм уу бас ингээд хоолоо яриад тайлбарлаад магтаад ингээд
Ваавл гэдэг угаасаа гадны ямар ч хүмүүс тэгэл мах ч гэсэн байж болж байна, гурил талах байж болж байна, паста хийж болж байна. Зүгээр нэг газар очиод яг гоо манайхан өөрөөсөө тоожгүй ч гэсэн би зүгээр нэг буланд очиод нэг паста хийсэн чинь Италиас нэг дутхгүй лаг юм байж. Тийш очиод мах идэхээр энэ чинь очиод нэг монголч ямар лаг юм бэ гэдэг сэтгэлийг өгөхийн тулд бас тэгтээ угаасаа тийм л юм байлаа монголынх. Угаасаа идэж хэрэгжилж байгаа юм. Гадаад жишээл нэг гизэд үргэж байгаа юм шиг юм биш байгаа юм. Лаг юм идэх гэхээр заавал нэг юм үтэй юм руу орчих гээд. Яг Монгол бол үндэ. Миний зөвхөн ганц зүгээр дургуур гэдэг юм одоо нөгөө зам зуурын нэг хүний хоолны газар үү. Тийм. Тэр нэг өөрчлөлт тийм. Тэр явахгүй. Тэр зүгээр ямар тоож мод биш зүгээр нэг сайхан бачкаар хоол хийж идэв тий. Тэнд ямар ч ирүүл ахын хянал тавих боломж байхгүй. Тэгээд одоо би жишээлбэл махны дээр ажиллаж штэ. Бидэд ингээд хэдэн мянган жил энэ маха идэж яасан штэ. Гаргалт маш буруу гаргадаг. Маха гаргахгүй. Тий, малаа гаргах. За. Ерөөсөө стресс дүүлээд яг нэг стандартын дагуу ерөөсөө ус шалгас тэр юу мутаа хойлоо ачдаг. За. Нөгөө зарим нь бүр шивтэр мэвтэртэй нь хойлоо хайчдаг. Тэгэхээр чин бүр өстө утгаа алдчихж байгаа байхгүй. Харин тэрийг одоо яаж зүүрээд болох вэ? Одоо нэг энэ үйлдвэрүүд тавьчих яг гоё стандартын дагуу гаргана гэсэн үг байхгүй. Тэр манайч ихэвчлэн хувь хүмүүс маха гаргаад дэмжимийн газар авчиж байгаа шүү. Тэгж байгаа. Дийлэнх нь ер нь тэгж байгаа шүү. Тэгээ хамгийн амар гарал үүслийн бичиг гэж зүгээр ямар хүний мал вэ? Тэ? Тэр тийм л болоо. Тэр хөлзөө вакцины хийсэн. Аль нутгаас ирж байгаа юм. Тэ юм тийм тодорхойлт баг. Тэгээд түүнээс ш одоо бол юу яаж байгаа бас айгу болсон тэр. Мал залаа яст янзын гой тижээдэг болчиход. Зарим нэг газар тий. Тий. Одоо жишээлбэл энэ Хинтээ аймаг үүс тижээл гойтой янзын гой өтгөө үүстэй шигүү ургадаг. Малын махны гарц марцс тэ янзан гоё шүү дээ. Юу нэг Японы ваагу ханаа манаа баг тэр зэрэгт очиод байгаа юм. Тэгүн готлаа тэгж гоё тижээж өсгөөд яатсан малаа. Гаргахтаа буруу гаргаад. Тэгээд хамгийн гоё нөө чанарын алддаг. Тий, чанарын алддаг болоод тэгээд байгаа. Одоо чи ингээд нөгөө гоё малын одоо юу гэдэг гоё сайн зөв гаргасан ч гэдэг юм уу. Махнуудыг бас өөрөө шилж авах уу? Тэг шүү дээ. Ер нь манай махнаар Хинтээ аймгаас ирдэг байхгүй. За. Ер нь манай Хинтээ булганы махнаар ихтэй. Ер нь дэжгүй байна уу тий? Тэр өөртөө зорилтын бойтой байна уу? Яаж юм? Гэхдээ одоо зарим нь бол яг малаа авчирж ирээд энэ хотын захууд дээр байгаа энэ бойнорт байлуулчихдаг байхгүй. За. Амьдэр нь. Тий, амьдэр нь авчирж ирээд тэр мөр нь бол махны гарц марц нөгөө нэг би ч аваад стикер ингээ англиаж яддаг шүү дээ. Тэгэхээр бол өстой янзан гоё яг Европ стандартаар хийж байгаа. Тэгэхгүй одоо нэг хувь хүмүүс гаргаад ч юм уу тэр мөр ерөөсө махыг бол өстой онцгой олголт явчихж байгаа. Одоо энэ нөгөө юу яриад байгаа шүү дээ нөгөө махыг аваад нөгөө dry age хийж байгаа. Тий. Танаас хийж байгаа шүү дээ. Хийж байгаа. Тэгээ dry age нь ер нь манай махнуудаас аль нутаг аль газрын махнууд нь хамгийн гоё. Бас ялгаагүй гаргалтанд байна уу? Гэхдээ хинтээ тэгтээ ингэдэг юм билээ. Одоо жишээлбэл Европт би 6 жил яг энэ махан дээр ажиллаж байгаа байхгүй. За 100% органик махан дээр ажиллаж байгаа. Англид байхдаа би нэг органик махыг Англид жишээлбэл нэг гайгүй айлууд захиалж иддэг. За. Баячууд. Тий, баячууд нь захиалж иддэг. 7 хоногийн өмнө захиалгаа өгөөд органик үхрээ мах авна гэд тэрийг захиалаад яг авчирдаг аахгүй. За. Тэрийг тэнд Англид бол нэг dry age тийхгүй. Ерөө фрешер юм. Шууд. Манайд болохоор би 6 жил ирээдээ яг органик махан дээр ажиллаж байгаа. Органик хүнс чи өөрөө тийм удаан хадгалалт, мадгалалт тэгс сайн даадгүй юм байна. Одоо нэгэсэндээ тэгээд нөгөө махын чинь зөөлрүүлэх гээл тэгээд 45 хоног зөөлрүүлэн дээрээс нь dry age гэдэг чи өөрөө нэг шүүсийн дотор нь барьдаг аахгүй. Гадна тал бүр амар оролцсон гэдэг үстэй багтахгүй. Тэгэхээр шүүсийн дотроо барьсан мах чи өөрөө хүнд шимт хижээл нь илүү өндөр болчдөг.
Одоо жишээлбэл махыг шууд гарган гутлаа гал дээр тавихлаар чад бат гаал үсрээл шүүсэн гадагшлал тос нь үсрээл идэг шүү дээ. Хүнд очих шимт ижил нь тэгэл үсрээ байхгүй болж байна л гэсэн үг байна. Ууршаад байхгүй. Тэгээ ууршаад байхгүй. Dry aged гэдэг чинь шүүсэн дотор нь гоё бариад юу ягаад бойжуулаад тэгээд тэрүүнийг хайруулын тавган дээр тавихад яг хүнд очих шимт ижил нь илүү өндөр. Та өөрөө 400 г мах идэхгүй нэг бол 400 г мах идээд энэ шимт ижилийг авч яах нэг бол 200 г махнаас энэ 400 г-ын шимт ижилийг авч яах гэдэг чинь тийм болчиход байгаа. Одоо таанд драйж хэдэн нийтдээ? Одоо жишээлбэл хамгийн 39 мянгаас эхлээд тэгээд 68 л орчих. Айгу мэн тий. Би нөгөө праймити нөгөө драйжийг аваа. Юунаас авсан ч 1 кг бүр 80 мянга. Ямар 1 кг 80 маяг байлоо. ямар Праймити юу? яг Монголд бол ингээ мах хөгжиж байгаа. Мах гэдэг чинь Монголын бас стратегийн бүтээгдэхүүн. Айгүй тийм бусад оронд гайхуудахаар хэмжээний нэг юм баггүй юу? 3 сая хүн те бараг 80 90 сая лайфсток юу малтай тийм ард юм. Одоо энэ дээр яг үнэн гэхээс хөдөлмөр орж байгаа. Манай толтгойлогч, тэргүүлэгч компани болох MCS, MAC, Тамбогд бүгд энэ махан дээр орж ирж байна. Гэтэ энэ дотор ингээд төрөлж хэвээр юм шиг. Органик мах хөдөлж байгаа хүмүүс. Бордооных гаргаж байгаа. Одоо юу ч үтгий те ингээд нэгээр ингээд. Гэтэ нэнийг муулж болохгүй. Айгуу гоё ингээд зах зээл дээр. Гэтэ бид нар ингэж байж ээж манай махны чанар энэ худалдаа өсөх юм шиг үл. Энэ өссөн тохиолдолд магадгүй монголчууд нөгөө Нью-Зеланд шиг те битгийг хангаж чаддаг ус болж магадгүй. Тэг яг тийм шүү. Одоо бид махны дотроо зах зээл битгий рүү ингээд хангаж тойроод байж байгаа. битгий рүү явах хэрэгтэй. Эхлээд дотроо айтайхан болчихно шүү дээ. Хямдхан юм та. Мах битгий айл та. Хөөе чи дээр Украин мах 20 хэдэн мянга болчихсон шүү Өө дээ. яад юм бэ? Тэгвэл тэгээ 70 сая малтаа залтаа удаа солирох хэрэггүй байхгүй. Өө яад 20 хэдэн мянга гоё катыг авна шүү дээ. Тэр чинь татсан мах нэг үнэтэй байна. Нэг юм гулясны мах нэг үнэтэй байна. Стейкний мах Би нэг зүгээр үнэтэй. дэнжин мянган цол мах яриад байна шүү дээ. Зүгээр гэртээ аваад идэх цол мах. Чи өөрөө кат хийж болно шүү дээ. Тэрийг кат хийгээд үн нэмж зарна шүү дээ. Биний 2 кг авмаар шүү дээ. Хоолндоо. Нэм үртэг орно шүү дээ. Одоо жишээлбэл би энд нэг хідэн зайдас авчирсан. Оо тийм нэр энэ За. бибигээд Энэ би энэний талаар яриа гэж бодож яасан байхгүй. Энэ жишээлбэл би 4 төрлийг авчирсан байна. За. 6 төрөл байдаг манай дээр гардаг. Яг махаараа зайдсан нар байхгүй. Энэ жишээлбэл халапеното, орегоното, бислакта, гахаан махан зайдсан. Энэ жишээлбэл дахианы махан зайдсан байх жишээтэй. Энэ дотроо гангатай байх жишээтэй. Энэ дотроо розмаритай байх жишээтэй. Тэгээ ингээд орж байгаа бүтээгдэхүүн нь яг ингээд орегоно Жигэн одоо урамлал гэдэг урамлал байхгүй. тийм. яг ингээд энэ урамглууд нь ингээд бийж идэг байхгүй. Тэгэхээр хүний биед илүү ач тустай. Одоо манайхан чинь нейтротен давс маус гэл тэгээд байдаг шүү дээ. Тийм юм огт ороогүй яг махаараа байгаа зайцсан. Ингээд прешэр нь хөлдөөхгүй ингээд болгоул нэг 4-5 хоног дотор муудна гэсэн үг. Гол нь энэний ам чанар сайтай. Тэгээ орж байгаа бүтээгдэхүүн өөрөө хүний эрүүл мэндэд тустай байхгүй. Жигэн урамлын гаралтай гэсэн. Жинхэнэ урамглан гаралтай. Одоо розмаригоор жишээлбэл дэр хийгээд бүр сүулдэ бүр дэр хийгээд дэрлээ дунтдаг болцсон шүү дээ. Нөгөө тархины даралт маралтыг буулгадаг. Энэ орегоно жишээлбэл хүний цусны эргэлтийг сайжруулдаг, сэтгэн бодох чадвар эднэрээ илүү гоё болгодог. Тийм баг жишээтэй. Тэгээ яг энэ урамглаар амталдаг байхгүй. За би ярэ. За юм баггүй. Манай Artisan Bakery-г бол манай үзэгчнэр залуучууд бол сайн мэддэг байна. Artisan Bakery би ч нэг талх хийдэг. Манай Artisan Bakery хотын төвд яг нэг юм бухны өшөөний хажуудалд байдаг талхны газар. Манай газар бол өглөө цагаар хотын төвийн хамгийн алдартай газар. Хамгийн алдартай. Энд зөвхөн жуулчд за бараг манай өглөө цаг идэх гэж солонгосоос ирдэг гэхээр арай хотлоо ярьчих واخ. Гэтэ яг Монголд ирж байгаа бүх жуулчд манай газар ирдэг. Маш бизээ байдаг ийм газар. Манай өглөө цаа яга алдартай байдгүй бол энэ зайцыг хийхээс алдартай.
энийг гэдэг. Энэ л Америклан байгаа зү. Тийм байна. Тэг. Яг тэгвэл манай өглөө цай чи яг энэ BB-гийн энэ зайцуудаар явуулж байдаг. Ямар ч нитритний олцоо байхгүй. Цэвэр. Яг мах одоо юу гэдгийг энэ амтлагч ногоо энэгээр амтлагч нь өөрөө энэ органик бүтээгдэхүүнүүд ээждэг. Тэгээд манай артизан бактерийн нөгөө гадны ревю дээр одоо ер нь хамгийн өндөр ревютэй газар юм. Манай Улаанбаатарынхаа төв хэсэгтэр. Баахан шарууд үзээрэй тийм. Зүгээр Францууд очиж ирээд за бараг яг худлаа ярьж бол Францд ич үзээгүй юм Монголд ич үзлээ гэдэг газар байхгүй байна гэж. Энэ зайдс байдаг. Энэ дандаа биш юм зайцсан л байгаа биш юм аа. Яг би энэ ч бас хийж байна манай талах бол өөрөө угаасаа бас их гоё талхад хөдөлмөр. Би мөнгөөгөө нэг сандыг манай англи руу талхны сургалтанд явчихна. А чим улсын зардлаар явж гэнэ гэсэн үгүй гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь нөгөө сургалтандаа суугаад хурж ирээд одоо нөгөө хөрөнгөний талх гэж манайх ярьдэн штэ. Яг тийм талхны газар нээгээл хамгийн ихний салбараа хаана нэлээ. Будаа өстө шүү дээ. А тийм будаа өстөд нээгээл тэгэл тэнцэнэ нэлээ ингэж хаад одоо манай мөнгө ч юм уу 3 4 5 салбартаа болцсон. Тэгээ өөрөө ерөөсөө нөгөө маш завгүй болсон. Талхаа хийгээл талхаа хий. Гоё шүү дээ талх гэдэг чинь стратеги бас бүтээгдэхүүн. Тийм штэ. Бас нэг юу Энийг хас зурцуулж болох уу? болно шүү дээ. Ярьсан нэр панчат. Ийм жишээлбэл панчата Итали хоолнд их ашигладаг. Тийм панчатаг манайх одоо ингээд хатаагаад сэнсэн салхинд гоё хатаагаад тэгж гаргаж байгаа. Тэгээ энэ ч бол нойлсноор шууд давстаа юугаар Тий, шууд давстаа юугаар хатаагаад перч давс түрхэл хатаацсан байхгүй. зөө энэс карбонарыг бол гоё болох юм шүү. Тий, карбонор эднэр юу бол манад бол нэг байгаад байдаг юм бэл. Манай тоогооч нар энийг асуугаал Танд энэ гоё юмнуудыг их хэрэгтэй. Юмнуудыг болохоор ингэдэг юм билээ. Энэ нөгөө гадныхаа амир бид нар өөрсдөө магадгүй нөгөө үндэсний хоол биш болохоор үнэлдэггүй юм байна. Гадныхаа чи үрж ирээд бүр гайхаад яахаар ийм бэ гэх юм. Энийг одоо панчата гэхээр яг панчата гэдэг нь болохоор Италийн одоо энэ одоо бидний паста хийгдэж байгаа ямар нэг юм high quality хүлээ авалтан дээр те ингээ голдуу байж төрлийн бүтээгдэхүүн. Бид нар энийг авах гэхээр бас хэд хэдхэн компани оруулж ирдэг. Тэгэхээр яг энийг ингээ Монголоос өөрсдөө ингээ хийгээд өөрсдөө бүтээгдэхүүнээр хийгээд энэ зэрэгтэй очно гэж чи өөрөө бас айгуул агав. Чи чинь бэкмэкгүй гэж яас би. Хийж байгаа юу? За болох. Чи ууд гоё болж байна. Боллоо би мэднэ. Нэг орсон чи мөнгөч бэкмэкгүй хийчихсэн шүү дээ. Өндөр яаж тавьчихсан шүү дээ. Аюурч шүү. Би одоо өөрөө бэкмэк болсон. Тэгээ одоо ингээ хийгүүл бас зөндөө их юм байна. Одоо энэ 5 цулаар Ирландчууд их идэд идэг хаагис гэдэг. Тий хаагас. Тэрийг хийвэл бас их гоё болж байгаа. Сусаар жишээлбэл black pudding өглөөний цай манд яадаг. Тэрийг хийвэл их болж байгаа. Гол нь нэг гадна шахах нэг кейс нэг юу нь манад байхгүй болж байгаа байхгүй. Нэг гэрүүд нь Оо вот юм уу юу гэх юм. бид олон болгоно хийж болдгоо. Олгоо молгоог чинь боловсруулж хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ манай тийм үйлдвэр байхгүй. Түүгээр гараад Түүгээр нь гараад. Тэгээ бодоод хинэ ханаг салбараа нээсэн. YouTube үзэж байгаа тийм багийн үтер нэг YouTube үзэж байгаа юм сурч үү. Сая нэвтрүүлэгт авахдаа сайн судалгаа хийсэн биш үү? Айгуу. Гэхдээ ханаг нэг ер нь дагуул яа. Би нэг бодож байгаа. Гэтэ нэг муухайгаар яриаггүй шүү. Бас өөрөөр салбарын нэг буруугаар. Тэгээ айгүй болоогүй хамгийн гол нь үзэнгүүтээ буруу ойлголт авчиад байгаа байхгүй салбараа. Багийн махан дээр ч үзт. Махан яаж хөгжиж чинь Монгол. Манай талхан дээр хүрээд. Би Монголын гурлыг яаж юм Испани зүгээр Францууд орж ирээд ингээ гэд аман ангат. Зүгээр би Франц хүн тэгтээ танаа талах бүр гайхамшигтай гэ тэ. Махан дээр ч гэсэн бүр маш олон хүн хэлдэг надад. Ингээд эн чинь үндэсний бүтээгдэхүүн байхгүй. Бид нар чинь үндэсний хүмүүс одоо ийм бүтээгдэхүүнийг дэлхийд Зурчид одоо жишээлбэл ингээд 7 хоног моногоор хөвсгөж явна шүү дээ. Тэгээд энэ тэнд манай махыг идэж үзчихэд ресторанд ороод энэ махыг хаанаас авсан бэ? Тэгээд манай дэлгүр дээр ирдэг байхгүй. Тийм. Тэгээ нэг 7 хоногийнхаа юу гоё янзлуулаад вакуумжуулаад тэгээд жуулч даваж авдаг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл энэ гоё органик махаар бас жуулчдыг бас татах тийм байгаа. Тийм Ястай байгаа. нөхцөл бололцоо байгаад байгаа байхгүй.
Тэгэхээр ингээд монголчин ингээд хоолчин бас хөгжөөд байгаа шүү гэдгийг Хөгжөөж амар. Ханууд хилээд шүү. би ханаг оруулж ил энэ дээр байгаа. Чи нэг юм YouTube-оос хэдийн юм сурчаа. Тэгээд яах бодоосооч. Нэр энэс гоо энэ аягүй. Энэ юу юм бэ? Энэ нөгөө Илэг хамгаалалт. тий, Парис гэдэг нөгөө. Нилээ их юм уухын өмнө уух хэрэгтэй юм шүү. Гэхдээ энэ хамаагүй. Энэ ерөөсөө өдөртөн 1 2 энэ хараа. Парис чинь нөгөө нэг юм шин төрөл орж Энэ ирсэн. хаан зарддаг. Үүнтэй хаасаагүй л үү. Сиумэйгээр тэгээд Парис хайпер гэж шинэ төрөл орж ирсэн. Одоо нөгөө бидний хуучин хэрэглэдэг байсыг бодвол арай special edition. Жаахан 20% илүүтэй гэсэн үг. За тэгээд маш их амин юм. За ялангуяа шинэ юу нэмэгдсэн гэсэн чинь Манусын нөгөө үе мөчний нөгөө шингэн биш үү? Аха. Тэднийг амар тийм нөхөн сэргээдэг тийм одоо бодистой ирсэн гэж. Одоо амин дэмтэй. Тэгээ энэ өөрөө оранж амттай болж ирсэн. Тийм үү? Аюу гоё. Тэр хүн өвдөө ороод ээж автаад авч өгөрөө манай. Хальт амсгаар нөгөө ийм нурфын шиг стилтэй. Оранж маш гоё юм. Оранж маяг юм. Жохон эсгэлэн. Ийм шинэ бүтээгдэхүүн гарсан байна. Нэвтрүүлгийн ивэнтгч Хепбаризе эдгээр хамгаалцгаая. Үе мөрчний шингэнчээс бас Одоо манайхан чинь тулаан муулаа гэдэг чинь ер нь тэр нөгөө нэг үеийн шингэнгүүд юм шүү. Шээсний үйлчлэл яадаг гэдэг ч хэлээ. Тулаа юу? Тий. Тий нөгөө шээсний юу болохоор нөгөө хөлийн үеинд нөлөөлөд явж явахад нөгөө жигчүүр хүчлэл юу ч хэлээ юм. тий хороонууд гэдэг. Хүднүүд гэдэг юм. 6 7 сарын имчилгээ хэрэгтэй гэдэг бас жоохон хэцүү хүн. Нэг хэлчихвэл. За тийм явуулсан юм байна. Тэгээ сайхан амсч үз. Дээжийн явуулсан надаа. Одоо манай Тэнгисийн хоол яаж хийх талаар нэвтрүүлэг хийж байна уу? Би одоо Тэнгисийг өөрөө л хүнээс асуудаг байх л та. Би Будааг яаж агшаах уу, махыг яаж шарах уу ч гэх юм. би хаяа рилэр хийж байгаа. Хийж байгаа тийм. Хийж байгаа. Одоо паста жоохон зааж байгаа. Пастад арай 20 жил заалаа. Хэдэн жил зааж байгаа юм бэ одоо? Манай хүмүүс ойлгохгүй байна. Гоймонгоо няцаад байгаа даа гэж тогоос нь яцаад байгаа. Одоо ч тийм байна уу? Юу гэж бодож байна? Айгу хэцүү. Гоймонго гэхдээ заавал өөрөө хийх хэрэгтэй юу? Бодолтож авах хэрэгтэй юу? Аль нь ч юм өөрөө 100% хийсэн ч болно. Тэгээ 100% ихлээр чинь гоймонгоо төв чанж чадахгүй юм чи тэрийг их бүр удлаа. Амсчих. Өө дажгүй гоё юм байна. Яг миний дуртай төрлийн нэг юм байна бас. Тийм. Хашаагүй гоё. Зөв. Чи ийм дуртай юм. Зөв. Мөнгөгийн анхны газар өглөө идэ сонгож байна. Өө чадлаараа золоогоо сонгох гэж үзсэн. Эцсийн хотод байгаа салбарт нөгөө салбар чинь тийм сайн үгүй шийд юм. Үгүй. Ихгүй. Зөвхөн талаа. Тал. А тэр нь ганцхан сайн. Өглөө ирдэг гоо сайн дүүж өглөө цай янз бүр. Манайд нэг юм байдаг тийм үү? Өглөө эрт гараад нэг гоё кофе авчих. Тэр кофе шопт нь хаалттай байдаг. Тийм. Сивл авах юм да. Юу ч сүлээ сонгох бас. Үгүй 6 мөргөд онгоч тийм. Үгүй 7 мол онгох хэвээр сонгох бас 8 сонгох. Би ч нөгөө нэг хөгшрөөч тийм сивэн кофед орчдөг. Хамаг зөвхөн үлгэр утсан. Манай монголчууд ийм бэлээ. Би өөрөө ингээд бас айгүй олон хүнтэй ажиллаж байна. Яг өглөө онгоох ёстой гэдэг боловч одоо манай дээр өглөө онгоолох ёстой хүүхд маань яг чадлаараа ажиллаж байгаа болоод байна. Нөгөөх нь тахилч ч юм уу тий. Жоо хол өртөө гэж бод. Хаанаас ч ирж байгаа байхгүй юу? Нөгөө хотын нэг энэ нийтэн захуудаас л ирж байгаа. За энэ автобус нь өглөө ингээд жишээ нь витэн дээр 7:20-с явж эхэлдэг. Ажлын өдөр ингээд 6 хитээс ч юм уу тий. За тэгэл нөгөө төвчрээ эсвэл нөгөө хөх чинь босч чадахгүй гэл. Энд чинь өөрөө л алаа. Нийгэм нь халаад байгаа юм шүү. Гэхдээ нэг нь надад тэгтээ энэ чинь өөрөө яаж хийж байгаад өглөө осчих хэрэгтэй. Яг би тийм учраас өглөө 4-өөс осдог. Бурхан. Тэгээд нэг цаг дотоогоо тоглолцоод 5:30 гээд Дотоогоо эзэж орохгүй гэх. манай тэгч бас дотоо тоглодог байхгүй. Би болцоо. Би ч наваг одоо 20 тавьсан. Одоо болно гэд. Би ч бол доотойгоор алдаг байхгүй. Ямар ч цаа манай талхныг болохоор эрт очихгүй л болохгүй. Нөгөө ойнгаа халаан, талхаа ийн цаг авна шүү дээ тэр чинь бас. Кофений машин гэсэн 15 минут хаална. Бүх юм бэлэн багс. Гэхдээ хүн 7 цагаас орж ихэд бол пад welcome гэл утгах хэрэгтэй байхгүй юу? Гадныхны өмнө Монгол улсын нэр зүрэг ч гэсэн манай чинь гадныхын их орсон. Сайн байна уу? Hello Тэгээ гэдэг. ер нь жоохон өглөө ажилладаг газар мэрсэр нэмэгдээд байгаа шүү. Тэр хаана нэг өглөөний яаж хийж цаг байгаа өвөр Монгол өглөөний цаг нь. Тэр сонсноо. Өвөр мөрөмтэй яадаг ч. Тэр магадгүй тэр нэг Баян Монгол харуулсан тийш яа. Тийм гэсэн. Баян Монгол харуулсан тийм. Тэнд амар их хүн орж байна. Бис өглөө 5 жангоогоол Өглөө нэг юм будааны зутан удааны сутам өрөмтөө талхмалах гэдэг Монгол маягийн өглөөний цаг.
борцог мор. Тэнд байдаг гэсэн. Халуун борцог морцог. Өтгөн сүдэж юм. Баян Монгол хараад. Дүү гэсэн. Өглөөний цай хүнд их чухал шүү тийм. Би яг нэг өглөөний цай иддэг бол. Ялангуяа хотын төвд их чухал юм байна. Яг гэвэл одоо чинь төрийн байгууллагчдаас ажилтдаг болсон байна. 6 ас, 7 ас юу лээ. Шоо буцаад хуучин юмд орсон юм шиг. Орцсон уу? Тий. Бичиг сургууль эхлээд Хотын төвийнхэн бол өглөө 7 гээл бүгдээ дахиад ордог. Ажилдаа орохоос өмнө ч гэдэг юм уу, ажилдаа хуруугаа уншуулж чад хурж идэх ч юм уу гэдэг. Яаж хийж байгаад бүгдээ ороод. Энэ нь тийм л юм билээ. Яг ажил дээр суугаад. За мөнгө дээр ажилд оруулаад эртэж хүн болох юм байна. онцлохгүй байлаа. Унтахгүй байна зүгээр. Би өглөө 7 цаг болоогүй байхад мессеж шийдэг л за ирж гэнэ хаа явж гэнэ автобус чи яаж гэнэ. За би очив. Би угаасаа өглөө эрт ингээ босоод. Гэхдээ маш баяртайгаар жаргалтайгаар босч ажил руугаа очив. 6 гас гэдэг. Ойвонго асаачаад талхаа гараа сууж байгаа. Эл 8 гингүү чи халуун талх тэрэл ажил руу гарах чи гоёгоос. Ясаа зөөлд нь авч ин да. Нөгөө талх малгаж үнэртсэн те хаа болгоноор. Өвөл бол бүр гоё ингээ хал гар мар төөнөд. Мөнгөгийн багаж Бекрич гоё шүү. Өглөөгөр бол янзын гоё үнэр хангинаал хийж байдаг шүү. Тэгээ би бас бодоод байгаа яг талхаа зархаж байгаа ч манай талх угаасаа айгүй гоё талх хүмүүс авах дуртай авдаг олон хүмүүстэй. Гэтэ нэг гадны хэдэн жуулчдын өмнө нэг хотын төвд нэг нэр дөр алдахгүй юмс нэг л гүрийжэнд ажилчлалын яам сонсож байгаа бол нэр надад чи нэг ажил нээхгүй. Оны шилдэг мэлдэг өгчихгүй. Саруулт өөс Би зүгээр холж байгаа юм биш гээ. Саруулт өөс ч мөнгөгийн төлөө ирж гэнэ өгсөн. Цаа чи ачаалд хэлэхгүй байгаа, ирэхгүй байгаа. Яа гэж чинь. Би ч одоо махнаас илүү бекри тал руугаа их. Ажил тий. Чи тэр анх юу бекригээр байсан юм шүү. Анх ерөн бекригээр би чи англид нэрт гарсан шүү дээ. Одоо энэ үнэлгээ харахад. Тий. Гадны бекри ч бас гоё шүү тий. Тий, өглөө ерөн 5-аас очоод тэгэл ерөөсөө дококуудаа халааж эхлээл тэгэл бекригээ яг өглөөд гоё фрешер гоё халуунаар нь гаргаж идэг. Тий. Корсонт морсонт халуунаар нь гаргаад өглөө жигнэл гаргах ч янзан гоё шажгансан корсонтод гарч. Одоо Монголд тэр корсонт чинь бас яг дутаад байна өглөө одоо. Шинэ корсонт яг Итали өглөө зашигтай очоод кофе уугаад корсонтой бариад иччихдэг. Яг гоо манайд бас босод газрууд байгаа шүү дээ. Одоо жөрөөр байна, түлээ жүүр ч юм уу. Гэхдээ эдрийг бас гоё хийгээд байгаа. Гэхдээ нэг юм хувийн одоо стил хом стилийн ч юм уу тийм газрууд бол олон багс. Яг энийг хөгжүүл. Одоо тэр нэг би нэг очиж корсонт хийх юмсаа гэж бодсон. Тэгээ одоо нэг махан дээр ажиллаж байгаа болохоор хаяа нэг бекригээ санагалцсан. Гэтэ энэ чинь зүгээр их гэдэг бас энэ чинь нэг ирж байгаа. Одоо манайх чинь сая биш хэдэн зуун сая ч үлээ жуулчин авах төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Энийг чинь нөгөө үйлдвэр хоол үйлчлэгээний газрууд чинь туршлага үйлчлэгээний газрууд чинь их ховыг нуглана угаас энэ жуулч чинь ихний газар очиж үзэн кофег нь амсч үзэн хоолыг амсч үзэн дүүн шинжилгээгийн тий таксинд суун нөгөө баян үлдгээд очин бүрэгдээ харна ч гэдэг юм. Энэ болгонд чинь хоол амар чухал. Яг эдрийг л бид нар нөхөх хэрэгтэй байж. Энийг л хойноосоо хүмүүс одоо дагуулах хэрэгтэй. Ийм энийг энэ жуулчд өгөх хэрэгтэй байд. Энэ хүмүүс ямар гоё сэтгэлтэйгээр буцаад ямар олон хүн нэг нь буцаж ирэх хэрэгтэй байдаг ч гэдэг юм уу тий. Монголд ч гараа хоолны маяг нутг нь гоё болгоч гэдэг юм уу. Бид нар ажилч төгжүүлж байгаа бол зөвхөн хөшөө дурсах юм шүү дээ. Ингээ байгаад. Нөгөө туршлага үйлчлэгээ чи өгчих гэдэг. За туршлага бодлын тэр хөгжөд байгаа шүү дээ. Энэ бол Гадныхаа хүнс гэдэг чинь өөр амар чухал үү. Танд тийм шүү. Одоо гадаад хүн орж ирэл за та Монгол хүн байл би одоо юу гэдэг нэг Япон байна. За танаа хоолны соёлыг үзье. Хамгийн хүнд байдаг. тийм шүү дээ. Танаа ямар гоё бодолтой энийг хараа ихгүй шүү. За хоол идэх үзчих. Гоё хоолтой газар нь. Монгол хоол идмээр байна. Тийм шүү дээ. Монгол хоол идмээр. Одоо юу гэж. Тэнгууд яг манай нөгөө нэг жолоогаа алгаа л эхэлдэг байхгүй. Тэгэл хөдөө яваад сапраа орж ирэнгүүт чинь нөгөө гоё сандвичүүд нь байж идэг. Нөгөө гоё катууд нь. Тэнгууд гинт нөгөө манай нөгөө амар шууд махаар гэдэг нөгөө хүний чинь бүр соёлын шокнд ортлоо авч хаяад бурхан мэл дахиж мах идэхгүй шүү. Тэгээ яаж яг манай нөгөө органик мах чи ямар амар хувцастай хурц үнэртэй. Хонь нь бол их хурц шүү. Хурц. Одоо австрал хонь Монгол яг жинхэнэ Монгол хонь гэж. Манайх бол ягаад Монгол хонь бидний идэл шүлээ унгаад тэр нэг хоньны мах идсэн юм шиг бол. Тэр Япон солонгос хятад бол тэр хоньны махны угаацсан юм шиг Тэгээ угаацсан амтгүй. Тэр чинь амтандаа л байгаа. Тий, ерөөсөө тийм байдаг. Тэгээ нөгөө амар лаг хоньны мах идсээр байгаа. Хонь мон ч бол ямар ч амтгүй. Идэгч нөгөө нэг бүр заншсан болохоор нөгөө нэг яг тэргээл кайф авах гэдэг. Хурц тос мостой тий. Нэг л юм боо. Тэгвэл нэг
хоол зууч хүүхэн тэр хонь ямар өвс идэж гинөө юу хамаагүй тэр бол махал бол мах гэсэн. Би бол тэр үнд гайхалтай. Юу гэсэн. Тэр Тэгвэл- юм ихэн Тэ нөгөө хин шүү дээ. Тэгвэл тэр хонь чинь тэгвэл юу яа л та. Тэр тал хоёроо бишээхгүй зүгээр нэг юм ямар ч хамаагүй өвсөөгөл тэгээд тэр мах нь ямар байх нь. Жиг эргээ хор болж явах нь. тий ерөнхийдөө нэг амтэн чи ямар хүнс тижэл идэн тэрнгөөрөө хүнд очих шимт тижэл нь бас Харин тий. тий. Биш. Тэгэхгүй тэгээд тэр бас амар бас буруу юм ярьж л шүү. Чадсан шүү дээ. За хэдүүлээ яриагаа гоё яа л да. Одоо яаж хөгчих вэ? Гоё нэг бодож ингээд би бодчих. Амар гоё. Багл нэг улсын хурлын нэг 126 гишүүний өмнөх ингэдэж сууж байгаа юм шиг санагдав. Хэрчим идчихэд нэг балга пи уучаад дараагийн хэрчим стек гэхэлэр цоошин ам мэдрэгдэж яваад. Энэ одоо ямар пип вэ? Наа чи одоо цагаан бий. Весберг. Weisberg гэдэг яг нөгөө цагаан нөгөө тийм, Weisberg. шүлтлэг биш нөгөө unfiltered гэдэг юу гэдэг вэ? Unfiltered гэдэг үстэй. Энэ тэгтээ нэг урамлын амт байх шүү. Яг нөгөө нэг зүрэг цэцэг гэдэг. Тий зүрэг Зүрэг цэцэг цэцгийн нөгөө үг нэг даавтаа. Энэ бас цагаан. роуз лөө. Тий. Роуз. Тэгэхээр зүрэг цэцэг гэж одоо юу гэж үү? Боргоцоо шиг юм байдаг шүү дээ. За энэ бас цагаан. Багигаас би одоо тавираас бас юм асууя. Би чинь бас нэвтрүүлэг хөтэлдэг шүү дээ. Тэгсэн нэвтрүүлэгт өргөдөд аваад гэсэн боловч бас Хамаагүй юм асуума. асуу. Багийн Монголын бол одоо ингээд жуулчин ч юм уу нийт ад иргэдэй ч юм уу яавал гоё тэгш хүртээлтэй мэдлэгтэйгээр эрүүл хоолтыг болгох гэсэн зүгээр санаа чамд ямар бодол өгдөг нэг юм ботроо боддог бол хэлчихэж. Тэр шиг тэнгисэс. Яавал болох вэ гэдэг. Энэ боддог юм байдаг үстэй. Энэ одоо манай Монголын хоол гэхээр нэг махан байна, гурал байна, ногоо нэж гэдэг юм уу. Эсвэл нүүдэлчин ардын хоол байна, өрөм цагаан эдэж гэдэг юм. Манай цагаан эдэж ч бас лаг хөгжсөн шүү дээ. Аарвал эзгээ өрөм цөөхийг өвч гэдэг. Тэгэл нийтэд гаргаж чадах нь жоохон баг. Нөгөө сүүм үү саадаг хүн чинь холтгоолсон шүү дээ. Одоо хөдөөнө хийж одоо жоохон захимжуулж болтгүй юм уу тэрийг нэг юм автоматар сордог, мордог тий. Тэрийгэ гаргангуудаа автоматар ингээд пастерисаас ариутгаад ингээд самаамд хийж болтгүй юм бас. Болох байлгүй дээ. Тэр одохгүй болох л. Жохон мөгтэй болоод. Тэгвэл улс руу Заавал нэг хоёр хүн очоод ингээд одоо ихтэй дарга нар нөгөө баяж байгаа даа цадангуут бусд байж байж та. энэ хэдэн нөгөө цэцээ сумынч гэдэг юм уу цаана байгаа багийн 4-р багийн нэг 10 айл нийлж байгаа дундаа нэг юм Гэхдээ харин нэг багтаа бол ийм юм барьж болно шүү дээ. одоо нэг өнөөдөө оруулаад ингээд одоо юу сортод. гэдэг нэг хэсэг нөхдөө 20 айл нэгдэл тэгээд нэг юм фейсбુક хаяг нээгээл тэгэл одоо юу гэдэг хаан бол Нутгийн брэнд гаргана. хаан бол үргийн одоо юу гэдэг тэдээс тэд орон сууцуудыг ингээд хангадаг. Гэхдээ хаан бол дургүйс. Яг ачаалтаа тулгаад за тэднийхээ сүү цагаан хэдийг нь бэлдээ явуулчихна. Махын сайхан гаргаад явуулчихна. Тэгэл тодорхой хэмжээний нэг худалдаа авах ширтэ болчихсон. Тэгэл тийм хитэн баг нэг хитэн дүүрэг ингээд хангаа явчихдаг. Төв аймгийн Цэргэлэн сум гээл те ийм фарм байгуулад Цэргэлэн сум гэдэг бүр нутгийн брэнд гэвэл нутгийн брэнд хоол зохионо гэж биш нөгөө үнэ малчаа өөрөө нутгийн брэнд гас. Зүгээр би ингэж бодож байна ганцхан минут өгчээр. Нөгөө сүүгээ ингээд 10 айлал шүү дээ. Сүүгээ саадаг юм зориултын юм бариад өгч. Нөгөө сүүгийн ингээд пад те ингээд тухайн үнэ мөнэн одоо өөрийн гэсэн юм баркод модтой болгоод ингээд тэр нь одоо хитээс өгсөн хитээ өгсөн яасан сүүнүүдийн сороод авчлаа. Сорно гэдэг бас буруу ярьж байгаа шүү гээ. Саатураар саа. Нөгөө саасан сүү маань цаашаа пастрес ариутгахтаад ингээд савхад бэлэн болчихлоо. Нөгөө махын ядлаад бэлдээд яг энэ Төв аймгийн Сэргэлэн сум те махын нэтлэгдээд сайхан зориултын ясаар сэврээгээд сэврээснээ вакуумжуулаад хөлдөөгөө энэ ингээд энийг ингээд фэйсбુક ч юм уу ингээд нийт зарлаад энэ ингээд нутгийн брэнд гаргаж бол амар амарх. Хоол ингээд хийхдээ биш. Гэхдээ одоо ерөөсөө яг энэ Улаанбаатар хотыг хангахын тулд яг л тийм юм л орохгүй болохгүй шээ. Харин тийм. Тэрнээс хэдэн 100 км давхгаад сүү авчраад замдаа гашлаад ингээд тэхгүйгээр яг ингээд богнуулаад нэг өдөр парк Тэгээд яваа. Төв аймгийн Сэргэлэн сумаас нэг машин нөгөө ачцсан сүү хөргөртэй машин хот руу давхиж идэг. Тэр нь олон газар өхөө болио л да зүгээр. За яг хотын төв байж хотын загчвал 2-3 дэлгүүр хүмүүс өөрсдөө алдцаад авна шүү дээ. Энд Өөрөө сүү одоо юу гэдэг оргис сүү. Инжи мянга цан одоо нэг махны юм уу чи хамаагүй багасч واخхгүй.
тэг төвлөрч. Уул нь энэ чиглэл рүү оруулах хэрэгтэй байгаа. Одоо энэ гурван ер нь ямар орон нутгийн сонгуул Монгол нэг болоод байгаа шүү дээ. Энэ орон нутгийн сонгуул Монгол гэдэг хүмүүс эдгээр бас нэг юм заавал зам мам төгжрээ утаа яриад шүү дээ. Хоолоо ер нь мартаад байдгийг мэдчихэл байгаа. Жил болгоод одоо ингээ утаа яриад гэл. Энэ угаас хязгаарч дуусахгүй 10 жил дахиад бүр ихсэлтэй. утаагаа яриад замын яриад ёо боржуураа яриад боржуур үнэтэй байна хямдхан маань үгээл уус литрээ талцаал те. Зүгээр бас тэг энэ хоолыг яаж хөгжиж болох вэ? Хүн өдөр тутам авч байгаа сүгээ яаж болж болох вэ? Махаа яаж болж болох вэ? Орчин үеийн шийдлэр. Ань тийм ээ. Тиймэрхүү л системтэй юм хийх хэрэгтэй байхгүй. Юм нэг баг болж л ажиллах хэрэгтэй. Тэгээ би асууад байгаа шүү дээ. Тэнгис ямар санаа байна? Наад нэг л санаа байна. Энэ яамнаас ер нь нэг хоол хүнс одоо яам гэдэг. Яам юугаа хийдэг. Шүүр яамны мөнгөөр талхаас уудаг. Би яагаад яам гэж болдгоо. Юм нэг. Яам ч яа. Хүмүүсээ байгасаар яам юу ч мэдэхгүй. Улсын бодлого байх хэрэгтэй байхгүй. Энэ хоолны соёл энэ дээр үе одоо юу гэдэг нүүдэлчин аймгийн хоол моолыг ингээд баяжуулаад одоо юу гэдэг хийдэг хүмүүст хийлгээ шин төрлийн юм гаргах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо хэдүүлэр чи хотчлоо шүү дээ. Тэгтээ хотсон тэр хоолыг гаргах хэрэгтэй байхгүй. Одоо юу гэдэг 60-70% ногоо тэр ногоо нь ямар ногоо байх вэ? Тийм гоё хоолнууд байна. Тэгэхгүй тэгэл нэг Монгол хоол гэхлээр чулуу халаагаал багч дагаал зогсоод байхгүй тийм амаргүй шүү дээ. Луум яхаас. Тэгээ нөгөө л амар юутай нөгөө аюул ихтэй. Амар стресстэй Хэн хоол. түлэгдчих болов хэн дээшээ хөөрчих болов яа. Зарим нэг нь эсцэн байлаа шүү дээ. Пууж суугаад хөөрцөн байлаа шүү дээ. Тэр одоо ер нь л улсаас л энэ хоолны соёлыг яах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө энэ хоолны нэг мэдлэгийг маш их өгөх хэрэгтэй болов гэж бодсон. Ерөнхий боловсруулсан. Тий. Тэгээд цаашаа явах хэрэгтэй. Хүүхд 18 нас хүрээд ер нь бие даачна гэж үзэж байгаа. Яг одоо бол. Тэр нөгөө ярьжсэн 10 жилийн тэр өндөр нь тэр хоолны соёлыг заавал оруулж байгаа. Тэгэл баахан нөгөө хоол зүснээр гарч ирэх байна. Хоол гэхээр заавал ингээд гадуур идсэн хоол гоё ч юм уу, өөрөө хоол хийх ч юм. Англи гэхээр би яг нөгөө баг өтер би өөрөө англид олон жил байсан болохоор ярьчаад байдаг. Англичууд өөрсдөө ярьдаг. Англи хүн болгон хоол хийж чаддаг гэж ярьдаг. Тэгвэл англи хэлээр ямар ч хоол байдгүй юм шүү. Тэр англи хүн болгон дэлгүүрт ороод өчнөө олон бараа өртсөн байхад энэ над хэрэгтэй бүтээгдэхүүн гэж ялгаж чаддаг мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн. Ойлгож орол дэлгүүр дүрийн байгаа шүү дээ. Одоо бид нар ингээд ийм артаар оронгоо тэгээ баахан даацтай. Бид чаддгаараа урбаник өгөрсөн энэ юу авах шүү. Энэ над хэрэгтэй. Ийм юм бол гоё болдго юм байна гэдэг. Энийг мэдлэгийг л багаас нь юу сонгож авахыг л зааж өгөх хэрэгтэй. Яавал чи амьдрах уу, яавал чи тарган болох уу, яавал чи ирээдүйд амир фит авах уу. Энэ мэдлэгийг хүүхд багасаа авцсанараа одоо ямар иргэн болдог ч үлээ тийм юм л. Тэр аягүй чухал. Би бол тэгж боддгийг шүү. Энэ бол тийм учраас хүүхдүүдтэй ч гэсэн энэ Facebook хакт болцсон л да. Цөөхөн. Бид нар бас хэлэх гээд байна. Яаж хийж байгаа гоё юм болох вэ? Сая мөнгөг зэрэг харсан. Facebook хакт болцсон. Манай найзын Facebook-ыг хактсан бол өгөөчтэй зовлонтой. Одоо найз 115 найзтай болсон. Энд очиж лихэд ахыг. Тэр найз тэр шааж маасан хүн байвал гаргаж өгөө ядаргаат. Даяа урдсан гоё сайхан буу боллаа. Ойр тус тогооч нартайгаа сууж буу халаагүй. Тэгээд нэвтрүүлгийн цаг бас өндөрлж байна. Ямар ч багидаа бас бэлэг барьсан байна. За энэ нөгөө Япон үндэсний төвөөс ингээд нөгөө сайхан хүүхдүүдтэй өгөрөө. Мөнгө өтгөрч хөрш штэ. Мөнгөд би дараа нь оруулаад өгчихсэн. Тэгээ хүүхдүүдтэй өгөрөө дандаа органик хүнс байгаа. За энэ тав гарч байгаа. Япон үндэсний төвийн утасны дугаар байгаа бас тэгээд бүр хүүхдүүдтэй гоё амттай шанартай юм амж өгөрөө. Дамжуулаад гэсэн шүү. Нэвтрүүлгийн өнтрөгч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. За мөн манай бас элэг хамгаалагч шин төрлийн одоо Борис нэмэлт амин маш ихтэй юм бас бүтээгдэхүүн гарсан байна. За мөн манай бас энэ халуун ярныг өрнүүлэхэд маш тусалдаг одоо энэ Флешбат гэдэг энэ герман стандартын пивнүүдийг бас баярлаа. За ингээд явуулсан мөнгөдөө бас нэг үг хэлэх. Тийм. Ашаа үгүй. Би нөгөө Тэнгис манай намайг бас нэвтрүүлэлтэд хаяа урддаг гэж баярлж байгаа. Тэгээд Тэнгисийг бас ингээд одоо үзэгч та бүхэн ингээд бас бодож байгаа ингээд талах яриад байдаг, мах яриад байдаг. Хэдүүлээ Тэнгис бас ингээд ажил өгөө л дөө. Хэдүүлээ. Ямар ажил вэ? Тэнгисээ нэг манай талах руу ороод ирээ. За тэгэл яаж зуурч जैन, яаж хийж जैन, яаж энэ гаргаж जैन гэдгийг рээлээр
За окей. Би мөнгөгийн нөө талхыг Багийн ажил дээр яваад оч. За, Талхыг яаж гой гаргаж талхыг барьчаад очиод ингээд юм энэ үзсэн. стейк энэ олон махыг яаж хийж яах гэдгийг ирээлэр ингээд яг гоо зүгээр рекламдах биш энэ яаж хийдгийг хальт харуулаад нэг ийм хийвэл гоё юм уу гэж бодож байна. Тэгээ тэнгис яах юм За байгаа. тэгээ. Энийг дараагийн нэвтрүүлгүүд дээр Трасан дээр гоё гэрэл хий. За тэгээ. Тэгээ энэ махыг яаж үлдэж जैन, гурилыг яаж үлдэж जैन, Эх 7 хоногийн амралтад бол. яаж үн цэнтэй болгож болно. байна. Би яг энэ үедээ хэлчлээ шүү. Энэс гой санал байгаа сте. Тэгээд тэнгистэй юу чи авчирж ирсэн. За алагт. Энэ дөрвөн төрлийн зайц байгаа. Энийг тэгээ ятаал хоол ихэд юм чи энэ панчатаг бас. За амар карбонаар хийсэн би. Тий. Тэгээ энэ амтлагчуудыг бас өгчт юм уу? За, Бүр за. сэтгэл хөдлөө. За Мөнгөч яг бүгдийг хэрглэж үдсэн яаж байгаа. За их баярлалаа. Тэгээд энэ торондоо хийж өгнө би үүчлэхэн торондоо. Тэгээ очоод амтлаад хэсэг карбонаар хийх юм байна да. энэ яг миний гарын панчат. За. Тэгээд үзэгчтэй ихэд бол би бол бибиг бол амар багтдаг шүү дээ. Тэр Монголын хамгийн алдартай махны ангиллын зартай хамт манай тэнгис ярилцлага өргөнөллөө. За манайхан одоо өстө карбонарыг рил хийлээ би. Удахгүй карбонарыг рил гаргаж ирсэн заяа. Гэтэ тэр гоё гоос талхаа хийж байгаа хас хальтай тийм. Би мууч мах хийж байгаа. Хүмүүс яаж авч байгаа. Энийг яаж хийж байгаа зүг харуулчихдаг. За тэгвэл энэ 7 хоногийн амралтын өдөр би гоё очиж байгаа. За мөнгөгийн талах за багийн гоё махны бас юм дээр хэрхэн бүтдгийг гоё рил хийж үзүүлье. За ингээ хоёр найзтай бас хүрэлцэн ирж байгаа буу халсан. Баярлаа. За баярлалаа. Гоё хоолой дайлаа, гоё пивэр аа. Сайхан ч халж ийн одоо ингээ камера онторгаад бид өөр өргөжлүүллээ. Дээшээ гарлаа. Хануу хаана хаалгал өшөглөөд орно. Одоо дахиад Комеди бид гурав комеди хэрэгж байгаа. одоо нэг 300 тохиож ирж байгаа. За ингээ дараа зөвхөн уулзцаая. Хоёр ихрийг сэрээ аа. Эх 7 хоногийн амралтын өдөр уулзцаая. Найз нартай баярлалаа. Та бүхэнд хамт байсан баярлалаа. Баяр та.